оюуны чадварын IQ төв үзүүлж байна. Сайн байцгаана уу найзуудаа. Энэ удаагийн хичээлээр сурах бичгийн логик сэтгэлгээ буюу 2 дугаар бүлгийн ижил ба ялгааг олох сэдвийг үздэг. Хичээлийн хамрах удас 58-аас 59. Энэ хичээлээр ижил, эсрэг утгатай үгсийг олох, дүрсийг ижил болон ялгаатай шин чанараар нь ангилах зэрэг чадварыг хөгжүүлэх зорилготой. Хичээлийн дасгалуудыг ажиллахдаа ойролцоо мөн эсрэг утгатай үгсийн талаар мэдэх шаардлагатай. Ойролцоо үг гэдэг нь дуудлага өөр боловч үгийн сангийн утгаараа бүрэн буюу заримдаг нийлэх үгсийг хэлдэг. 2 ба хэд хэдэн үг ойролцоо утгатай байж болно. Харин эсрэг утгатай үг нь эсрэг ухагдах үнийг илэрхийлэх утгаараа харилцан эсрэг тэсрэг үгүүдийг хэлдэг байна. Одоо ингэ бүгдээрээ хамтдаа бодлогуудаа бодцгоё. 58 дугаар хуудсын жишээ бодлого. Эдгээр дүрсүүдийн ижил болон ялгаатай шинжийг олж тайлбарл. Эхний дүрс улаан өнгийн квадрат хэлбэрийн дүрс байна. Харин цэнхэр өнгөтэй дүрс нь тэгш өнцөгт дүрс. Тэгвэл дээрх хоёр дүрсийн ижил тал нь юу байна? Хоёулаа дөрвөн талтай, дөрвөн өнцөгтэй дүрсүүд. Харин ялгаатай шинж нь квадратын бүх тал нь ижил бол тэгш өнцөгтийн эсрэг талууд нь тэнцүү урттай байдаг. 58 дугаар хуудсын дасгал 1. Өгөгдсөн үгийн ойролцоо утгатай хамгийн багадаа 3 үгийг олж бич. Байшин гэдэг үг өгөгдсөн байна. Ойролцоо утгатай үгс нь байрлага, орон байр, сууц гэдэг үгүүд. Найзуудаа та нар өөр үг олсон бол гэрээхэндээ уншиж өгөөрэй. 58 дугаар хуудсын бусад дасгалуудыг бие гүйцэтгээрэй. 59 дугаар хуудас дасгал 2. Дараах 2 үгийн утгыг олоод юугаараа ижил болон ялгаатайг тайлбарлаарай. Сансрын хөлөг ба од. Найзуудаа та нар кинон дээрээс сансрын хөлөгийг харж байсан уу? Хүн төрлөختөн сансар огторгойг судлахын тулд анх сансрын хөлөгийг бүтээсэн байна. Сансрын хөлөг нь дэлхийг тойрон нисэж сансрын уудмаар оёлдог онгоц ба хиймэл дагуулуудыг хэлдэг юм байна. Харин од гэдэг нь плазма буюу иончсон хийнээс тогтох гэрэлтэгч цол бөмбөлгийг хэлдэг. Нар бол дэлхийд хамгийн ойр орших од бөгөөд дэлхийн энергийн гол үүсгэр болдог. Харин бусад оддыг бид шүн харах боломжтой. Тэгвэл сансрын хөлөг ба одны ижил шин чанар нь хоёулаа сансрын биет. Харин ялгаатай шинж нь од огторгойд үүссэн бол сансрын хөлөг нь хүний гараар бүтээгдсэн. 59 дугаар хуудсын ижил төрлийн дасгалуудыг бие гүйцэтгээрэй. Найзуудаа та нар хичээлээ хийхдээ зөв сууж байгаарай. Хэвтэж бичих, мөрөө суух, бүгдийг зэрэг нь бидний нурууны ясыг мөрөөлгөж эрүүл мэнд гоо сайханд сөргөөр нөлөөлдөг. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай найзуудаа.